Жилийн сэдэв ардын бутархайг нэмэх асах. Дэвтэртээ 10 гэрцэг нь 10 нүд хэмжээтэй квадрат зураарай. Зурсан квадратынхаа тэг бүхэл зууны 3-ыг улаан өнгөөр будаарай. Тэг бүхэл зууны 7-г ногоон өнгөөр будаарай. Тэг бүхэл зууны 2-ыг шар өнгөөр, тэг бүхэл 10-ыг 5%-ийг цэнхэр өнгөөр будаарай. Ардын бутархайг энгийн бутархайд шилжүүлцгээе. Тэг бүхэл зууны 3 нь зууны 3, тэг бүхэл зууны 7, тэг бүхэл 10-ны 2, тэг бүхэл 10-ны 5-ыг 10-5 зууны 20 гэж бичнэ. 100%-ны 20-ыг шар өнгөөр бүтсэн. 100%-ны 50-ыг бүх өнгөөр бүтсэн. Нэг дециметр хэрчим зураарай. 1 дециметр нь 10 см. 1 дециметр нь 100 мм-тэй тэнцвэ. Тэгвэл бүгдээрээ тэг зууны 35-ыг олж тэмдэглэцгээе. Тэг зууны 35-ыг улаан шилүүнээр тэмдэглэе. Бүтсэн хэмжээг хэрхэн олох вэ? Бүтсэн хэмжээг олохын тулд нэгээсээ тэг бүхэл зууны 35 тагсаад тэг бүхэл зууны 65 гаргав. Тэг бүхэл зууны 65 дээрээ тэг бүхэл зууны 35 нэмээд 1. Өгсөн тоог ажиглаж нийлбэр нь 1 ба 10 гарах бутархайг олоорой. Дараах тэгшлэлийг хамтдаа батцгаая. 6.4 дээр хэдийг нэмвэл 10 гарах. 10-аас хасах нь 6.4. 103 бүхэл 10.6. Бүгдээрээ шалгаж үзцгээе. 10-аас хэдийг асуул 3.6 гарах вэ? 10-аас 3.6-аас 6.4. Дараах үйлдэлийг чэжээр бодоорой. Нэг бүхэл 10-ны 3. 9 12. 2 таны нийлбэр 2 бүхэл байх 2 бутархайг олоорой. Батлаг манай сургуулийн 4 ба 5 дугаар ангийнхан хөвмцөр хог хаягдал зөвлөж тушаалаа. 4 дугаар ангийнхан 78.7 кг хөвмцөр хог, 5 дугаар ангийнхан 79.3 кг хог хаягдал зөвлөсөн бол 5 дугаар ангийнхан 4 дугаар ангийнхнаас хэдэн килограммаар илүү хог хаягдал зөвлөсөн бэ? 2 анги нийлээд хэдэн килограмм хог хаягдал зөвлөсөн бэ? 1 кг хог хаягдлыг 204-оор тушаасан бол хэдэн төгрөгийн орлого олсон бэ? Энэ мөнгөөрөө юу хийж болох вэ? 4 ба 5 дугаар ангийнхны зөвлөсөн хог хаягдлын зураг бол ингийн тулд ихээс нь багыг хасаад хасаж зураг болно. 79.3-аас 78.7 хасах юм бол тэг 10.6 гарна. Ингээд 4 ба 5 дугаар ангийнхны хог хаягдлын нийт нийлбэрийг бол 78.7 дээр 79.3 нэмээд 158 кг-аа 200-аар үржээд 31,600 төгрөгийн нийт орлого болсон. Санамж бүхэл тооноос ардын бутархайг хасахдаа бутархайн таслаас хойш хорны тоогоор бүхэл тооны ард тэг тавьж хасах үйлдэлийг гүйцэтгэв. Үүнэлт ардын бутархайг нэмэх ба хасахдаа таслын доор таслыг бичиж бүхэл тооны нэмэх ба хасах үйлдэлтэй адил аргаар батнаа.